Эрүүл тогтолцоо руу алхам алах маань. Өнгөрсөн борооны хойноос цов нөмөрдгүү гэдэгтэй адил нэгэнт бий болсон эдийн засгийн хямралаас гарах арга бол олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах явдал гэж эрх баригч намынхан үзжээ. Хүндрэл бэрхшээлийг хүний бий болгосон зүйл гэж зовлон тойчж хойш суух эрх байхгүй гэдгийг хаврын чуулганы нээлтийн үеэр улсын хурлын дарга Монгол Ардын намын дарга инх болд онцлон хэлж байлаа. Тиймээс хэд хэдэн татварын шинжилгээг төсвийн тодтголоор хэлэлцэхээр болж нэгдсэн нэг шийдэлд хүрээд байгаа юм. Гэтэл үнэхээр төсөвт тодтгол хийх шаардлагатай юу? Зарим зардлаа таньж татварын орчинд өөрчлөлт хийх нь зөв үү гэх асуулт нийгэмд тавигдаад байна. Олон улсын валютын сангийн энэ өргөтгсөн хөтөлбөрт орох зайлшгүй шаардлага нөхцөл байдал бол бас урган гарсан. Энэ бол өмнөх 12-16 онд гарч ирсэн төсвийн цахилгаан готгүй байдал, төсвийн хяналтгүй байдал. Монгол улс ч төсвийн тухай хуулиараа бол нэг л төсөвтэй явах ёстой шүү дээ. Тэгээ өнгөрсөн хугацаанд бол ер нь төсөв бол бараг 4 төсөвтэй явсан. Жишээ нь Монгол банкны өмнө тогтворжуулах хөтөлбөр. За дээрэс нь хөгжлийн банк, улсын төсөв, концесс гэдэг маш олон юм хар хяналтгүй их хэмжээний мөнгөний урсгалууд бол явсан учраас энэ төсвийн хяналтгүй байдлаас үүдсэн эдийн засгийн бодит хямрал бол манай улсад бол нүүрлсэн юм байна. Эрүүл тогтолцоо руу алхам алах маань. Би бол эдийн засгийн санхүүгийн хямралд орсон 3 үндсэн хүчин зүйл байсан гэж боддتي. Нэгдүгээрт нь бол бид богино хугацаатай өндөр хүүтэй зээл авч ашигласан. Зээлийн үр дүн муу байсан. Энэ бол санхүүгийн хямралд орсон нэг үндсэн шалтгаан. Хоёрдугаарт төсвийн сахилгууд алдагдсан. Олон төсөвтэй болсон. Хөгжлийн банкны ч гэдэг юм уу, улсын төсвийн Монгол банкны гэдэг олон төсөвтэй болсон. Энэ төсвийн сахилгууд алдагдсан. Үүгээр дамжуулж бонд босгодог, концесс векслэр ажил гүйцэтгэдэг болсон. Энэ бүхэн бол төсвийн сахилгыг сулруулж төсөв эмх самарга болсон. Хоёр дахь шалтгаан. Гурав дахь эдийн засгийн хямралд орсон үндсэн шалтгаан нь экспортын гол бүтээгдэхүүн дүүн буурсан. Энэ 3 үндсэн шалтгаанаас бол бид нэр эдийн засгийн санхүүгийн хямралд орсон юм аа. Эдийн засгийн аврахын тулд хөрөнгийн их үүсвэр хэрэгтэй. Мэдээж тэр бий болох хөрөнгийн их үүсвэр нь хамгийн боломжтой бага хүүтэй, найдвартай байх шаардлагатай. Харин тэрхүү хамгийн их тодтолтой боломжит хувилбар нь олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах явдал юм. За энэ хөтөлбөр ингээд хэрэгжих юм бол манайд олон үр дагавар гарнаа. Эерэг үр дагавар олон гарна шүү дээ. Олон улсын байгууллагын донд нэр хүнд өснө. Нөгөө талаар олон талын болоод хоёр талын хамтын ажиллагаанууд идэвхжинэ. Валютын сан өөрөө бол 440 орчим сая долларын тусламж үзүүлнэ. Дээрээс нь хоёр талын хамтын ажиллагааны шугамар бол тэр яриад байгаа 4-5 тэрбумын хөрөнгө оруулалт санхүүгийн дэмжлэг орж ирнэ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүх боломжийг зөв ашиглах тийм боломж нэгдэж байна. Сайн бол олон улсын валютын сантай хийж байгаа хилцээр эхний үр дүнгууд гарч ирж 3 сарын 20-нд гаргасан хуралдаа бонд байна. Маш амжилттай гарсан. Одоо бид нар юм хасах бэз зэрэглэлтэй төсвийн алдагдал нь 2 оронтой тоон дээр байж байна. Дотоодын бүтээгдэхүүнийхээ бараг 80% тэнцэх ийм гадаад өртөө ийм байгаа нөхцөлд 875% хүүтэй ийм бонд гаргаж чадна гэдэг бол энэ маш том амжилт байхгүй. Тэгэхээр дэлхийн олон улсын санхүүгийн зах зээл дээр Монгол оронд маань эргэж хөрөнгө оруулалтын дээр итгэл сэргэж гэнэ гэж харж байгаа. Тэгэхээр ингээд дамжаад явах юм бол 2018-19 онд их төсвүүдэд ингэж хэмнэлттэй хөрөнгө оруулалтад өр өгөөжтэй төсвийн сахилгуудад явж чадах юм бол тэр 7-8% өсөлтөн дээр бид 2019 он гэхэд бол бүр ихтэй. Олон улсын валютын сантай хамтарч хөтөлбөр боловсруулж 7 төрлийн татвар нэмэхэр болсон. Үүнд сөрөг хүчний зүгээс ихээхэн шүүмжлэлтэй хандаж, эдийн засгийг улс төртөө хольж гутгаж, олон нийтэд буруу ухуулга хийх үзэгдэл газар авчээ. Эрүүлэр сэтгэж эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд олон улсын валютын сангийн тулгын шаардлагатаар зарим татварыг нэмж байна гэж үзэхээс илүүтэйгээр алдаа гадсах бодлогын шинжилэл гэж ойлгох учиртай юм. Дэлхийн улс гүрнүүд макро бодлого дээр нийтмэл ийм байдалтай, нийтмэл ийм шийдэлтэй болж ирж байгаа ийм үед бид тэрнээс гадсан явж болохгүй. Хэрвээ тэгэх юм бол хойд золонгос Иран Иракийн ардаас явж бид дэлхийн эдийн засгаас тусгаарлагдах аюултай. Яг ийм байдал бид нар ирчээд байгаа учраас ерөнхийдөө макро загвар дээр бид нар энэ дээрээ засвар хийж гэнэ гэж ойлгох хэрэгтэй. Бид 11-12 онуудын эдийн засаг маань өндөр өсөлттэй үеэс хойш гаргасан алдааг бид дахиж давтаж болохгүй. Тэр боломжуудыг бид нар дунд урт хугацааны жигд хөгжлийн суурь болгож хувийн хвшил дээрээс тэр төв банк валютын нөөцөн дээрээс тэр төсвийнхээ бодлого дээрч тэр бид нар хэмнэлттэй бодлого явуулж бид нар хоримтлын бодлого явуулсанаас өнөөдрийн байдал хүрхгүй байх юм бүрэн боломжууд байсан.
7 төрлийн татвар нэмэгдсэн ч энгийн иргэдэд за тодруулбал амжиргааны баталгаажих төвчнөөс доогуур орлоготой болон дундаж давхаргийнханд дарамт ирэхгүй байхыг эрх баригчид баримталж байна. Өөрөөр хэлбэл чинээлэг давхаргийнхнаас арай илүү татвар авдаг байх зориулалт хуулийн дагуу хийгдэх гэсэн үг. Тухайлбал хүн амын орлогын албан татвар дээр бид нар ярьж байгаа. Сарын 1.5 сая төгрөг хүртэл цалинтай иргэдийн орлогын албан татварт бол 10% хуучин хിവэрэ байна гэж. Гэтэл өнөөдөр энийг судалгаагаар аваад үзэхэд Монгол улсад 1.5 сая хүртэлх төгрөгтэй ажилчин албан хаагчд бол нийт ажилчин албан хаагчдынхаа 95% нь багч дээ. Өөрөөр хэлэх юм бол тэр 95%-д энэ төрлийн албан хаагчид нь бүх хүмүүсд хамрагдана. Жижиг хуваар айлх аж ахуй жижиг газрын 1.5 саяас дээш орлоготой тэрнийг 5% л бид нар шатлалтайгаар 4 шатлалтайгаар татварын орлогыг нэмэгдүүлж байгаа. За бидний ярьдаг тансаг зэрэглэлийн гэж ярьдаг татваруудыг нэмж байгаа. Архины татвар нэмэгдсэн. Тамхины татвар нэмэгдсэн. Тансаг зэрэглэлийн автобусны татвар нэмэгдсэн. Тухайлбал жип машины татварууд бол нэлээд өндөр нэмэгдсэн. Тий. Энэ бол яах вэ гэхээр бас байгаль орчны бодлого, аграрын бохирдлын бодлоготойгоо холбогдож явж байгаа юм. Хямдхан төсвөр машиныг ард иргэд хэрэглэх ёстой гэдэг дээр санал нэг. Гэтэл эргээд энд хамгийн том аюул юу вэ гэхээр бол би олон хүнээс сонссон. Энэ хосломол хөдөлгүүртэй машины батарейг өнөөдөр хаана ямар газар хэн авч ямар аргаар устгах юм уу өөр тийш нь болгож өгнө гэдэг нь өнөөдөр Монгол тодорхойгүй. Гэтэл энэ үл өөрөө маш хортой зүйл байдаг гэж. 5 богдын гаргасан судалгаагаар 60 гаруй мянган пүрс байна гэж байгаа байхгүй юу? Гэтэл 60 гаруй мянган батарей байна. Тэгэхээр ерөөсөө бид бүхэн бол энэ хийсэн зүйл дээрээ бол хэдийгээр валютын сан бидэнд яг ийм хатуу шаардлага тавьж байгаа учраас хийсэн. Гэхдээ энэ бол зайлшгүй хийгдэх ёстой, хизээ нэгэн цагт хийгдэх ёстой зүйл. Хэдийгээр олон улсын жишг өндөр байдаг ч эдийн засаг хямралтай энэ үед энгийн иргэдэд дарамт учруулахгүй байх гаргалгааг ийхүү гаргаж чинээлэг давхарга руу чиглэсэн татварын бодлого боловсруулжээ. Монголд өндөр орлоготой хэмжээний цалин авдаг хүн цөөхөн. Тэд хэрэглэнээс давсан мөнгө хадгаламжид хийгээд хүүг нь аваад сууж байдаг. Тэдгээр цөөн тооны баячуудын хадгаламжийн хүнээс нь татвар авах тогтолцоо эх сараас хэрэгжиж эхэлнэ. Олон улсын жишгүүд шинэ хүн амын орлогын албан татварыг бүгд найрамд хятад ард улс гэхэл бараг 45%-тай. За мөн Вьетнам улс гэхэд 35% орчимтой. За хамгийн бага буюу тухайн бүс нутагтай гэхэд биерэм гээл хөгжлөөр өөр манай улстай бараг ойролцоо шахуу улс гэхэл 25% хүн амын орлогын албан татвар нэмсэн байна. Учир нь өдөржин шал угааж цас цэвэрлээд сард 500 мянган төгрөг авсан хүн цалингаас 10% татвар төлж улсын төсөвт оруулдаг. Гэтэл дансандаа 20 тэрбум төгрөгтэй цөөн хүмүүс сардаа 500 сая төгрөгийн хүүгийн орлого авчгаад нэгч төгрөгийн татвар төлдөг байсан. Энэ нь Монголын санхүүгийн тогтолцоог хамгийн том гажуудуулж байсан гэдгийг хөндлөнгийн шинжээчид онцолж байна. Харин 5 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх хууль батлагдсанаар хадгаламж нэрийн дор банкнд хөдөлгөөнгүй байсан мөнгө зах зээлд эргэлдэх нөхцөл бүрдлээ. Эхнээсээ эрг үр дүнгээж өгөөд эхэлжээ. Одоо энэ татвартай болох сургаачил мөнгө эдийн засгаар маш хурдтай зөв эргэлдэж эхэлсэн. Зөвхөн банкнд мөнгөө хийчээд тийм ээ 2 жилээр 3 жилээр хийж орхидог байсан хүмүүс харин одоо мөнгөө эргэлдүүлж эхэлсэн. Энэ мөнгөний эргэлт маань одоо зээлийн хүүгийн хэмжээг зөвхөн сүүлийн 1 сарын хугацаанд 1% бууруулж өгч байгаа байхгүй. Хуучин засгийн газрын бонд 17-18 байсан бол одоо 15-16 руу ороод ирж байна. Юу гэсэн үг вэ гэхээр энэ мөнгө эргэлдэх тусмаа эдийн засгт зээлийн хүү буурж эхэлсэн гэсэн үг. Дөнгөж 1 сарын хугацаанд 1% буурж байна. Миний харж байгаагаар бол банкны хадгаламж татвартай болсноор 1 жилийн дотор хадгаламжийн хөв нэг оронтой тоороо орно гэж харж байгаа. Дэлхийн жишгээр бол энгийн орлогод 10-аас 20% татвар ноогдуулдаг бол хадгаламжийн орлогод 30-аас 40% байдаг. Тухайлбал Америк нэгдсэн улсад хамгийн том хөрөнгийн орлогууд 45-аас 50% татвартай. Гэтэл манай улсад сүүлийн 26 жилийн турш ганцхан хадгаламжаас татвар авдаг байсан. Энэ нь нийт монголчуудын биш нэг хэсэг мөнгөтэй чинээлэг хүмүүсийг дэмжсэн бодлого байсныг хэлж байна. Тэгэхээр угаасаа хадгаламж гэдэг зүйл маань 3 сая хүнд байдаг байхгүй юу? 500-аас 1000 хүний л асуудал байсан. Энэ 1000 хүн маань дуртай үедээ энэ хууль батлуулаад тийм ээ дуртай үедээ энэ татвараас чөлөөлөлөө явж ирсэн байхгүй юу? Ганцхан жишээ хэлэхэд жишээлбэл 2 жилийн өмнө манай улсын хурал маань ганцхан өдрийн дотор хууль батлаад хадгаламжийг чөлөөлөл татвар болгож ирсэн шүү дээ. Ямар ч асуулт, санал дүгнэлт тгүүгээр бүгд ярсгал гараа үргэлж банкны хадгаламжийг татвараас чөлөөлж ирсэн. Энэ бол ерөөсөө 500-аас 1000 хүнд л зориулагдсан хууль байсан байхгүй юу?
Банк иргэдийн хадгаламжийг зүгээр ч нэг хадгалдаггүй. Ойролцоогоор 16% хүүтэй хадгалахдаа бүх зардал ашигаа нэмээд хамгийн дээд тал нь 46 хүртэлх хувийн хүүтэй аж ахуй нэгжид зээлдэг. Үүнээс үүдэж өндөр хүүгийн дарамтад орсон аж ахуй нэгжүүд хаалгаа барьсан тохиолдол өнгөрсөн жилүүдэд цөөнгүй гарсан. Энэ нь ажилгүй төлөө мөнгөний өмсөлтийг бий болгож 3 сая иргэнд сөрөг харин цөөн тооны хадгаламжтай баячуудад эргээр нөлөөлдөг байсан юм. Энэ мэтчлэн эрх баригчид эдийн засгийн эрүүл тогтолцоо руу нэг алхмаар ойртож эхэллээ. Эрүүл тогтолцоо руу алхам